Жүжигчдийг зовоодог хамгийн балаг киноны хувцснууд. Үүний хажууд байцаа шүүрлэж хүний ясанд мэдсэн санагдана. Зарим кинон дээр дор тачаангуу харагдах хувцснууд өндөө хүнээ бид маш тохгүй. Хөрөмжөө хэзээ бүтээгдсэн байдаг. Сэтгэлийн хатгүй хүмүүс 30 минут тэсэлгүй өмнөө хэлчихнэ. Би энэ хувцлыг нарийн судалсны эцэст зовлонгийн түвшнээр нь 4 түвшин хуваалаа. Хамгийн нэгдүгээр түвшин ичмээр загвар. Энэ төрлийн хувцсыг хвчлэн эмгтэй жүжигчид өмстрал хүнийг нэрэглээд бараг юу ч өмсөлдөг. Үнэхээр бол тийм ч хэцүү биш. Гэтэ зарим хүмүүсийн хувьд экстал хийж өгөх нь нэгэн төрүүлнэ. Жишээлбэл Маргот Робби Плесала киноны эхний ангид өмссөн гарт нэмгэн гэрэлтэх футболтой үнэхээр дургүй байсан. Тэрээр биеэл гаргасан сценыг хинж хахаардаггүй ч тэрийн зохиолын үйл явдалтай нийцсэн байх ёстой. Та намайг зөвхөн залуу эрчүүдийг татах гэж ашиглаж болохгүй шүү дээ гэж хэлж байжээ. Харин дараагийн цорол Робби илүү их нэг хүнтэй бол өөрийнхөө дөрвөн хувцсны загварыг шийдэх болсноор нөгөө хит богино гэлцсэн шорттоод гэж өмсмөөгүй юм. Энэ жилгээ заримдаа эмэгтэй жүжигчдийн хувцсны материалыг тэмэх зорилгоор ярилцаж бах зэрэг авчин захимыг хэрэглэдэг. Жишээ нь Джессика Альба хүүхдийн гэсүү киноны зураг авалтын мэргэжлийн шумбагчийн хувцстай далайн биологичийн дүр тоглох хэрэгтэй байсан юм. Тэд зураг авалтын татад татсны дараа баригдаж түүний өмсөх хувцсыг гинэгээр сольсныг мэдсэн ба түүний олон тоглогчийн аль хэдийн уг хувцстайгаар зураг авалт хийчихсэн байжээ. Джессика харахгүй ихэн тэр гинийг өмсөж зураг авалтаа цааш үргэлжлүүлжээ. Тэгэхгүй бол зураг авалтын явцыг удаашруулах байсан юм. Хамгийн хоёрдугаар түвшин хүнд боломж авчих хувцснууд. Жишээлбэл Робокоп киноны гол дүрийн эмэгтэй жүжигчдийн хувцс нь бал гаруй килограмм жинтэй байсан гэвэл та итгэх үү? Жүжигчин Питер Геллер түүнийг төмөр тамлалын хэрэгсэл гэж хэлжээ. Хэд хүнд очоор бэлдэж байсан хөдөлгөөнөө гаргаж чадахгүй. Маш их хүндрэлтэй байсан гэж дурдсан байдаг. Алхах гараа хөдлөлтийг наад захын энгийн хөдөлгөөнүүдийг хийхэд асар их хүч харддаг ба дээрээс нь хувцс нь маш бөхчим агаар нэвтэрдэггүй байв. Өдөрт дунджаар 15 кг хасаж байжээ. Эцэст нь ариун жүжигчдийн хувцсанд агааржуулж суулсан юм. Зураг авалтч бас багахан өөрчлөлтийг чиний хэсгийг ус тусад нь авчээ. Ингэснээр жүжигчин маань зөвхөн 2-ны 70 хэсгийг өмсөд жүжиглэх боломжтой болсон юм. Оддын дайнд Чубагийн дүрийг бүтээсэн залуу. Түүний өмссөн хувцс нь хүнд байгаа зогсохгүй бие махбодын хувьд чинхэн дарамт болсон. Яагаад гэвэл насаар хийгдсэн тул улаан хадгалах чадварын дэндүү өндөр. Өмсөд хэдхэн минут болоход л хөлсний насгарч хувцас зэрчгтэн шингээж өгдөг. Тэгээд бүр угаад таач зав гаргахгүй яг л малын хашаанд орчихсон юм шиг. Тиймэрхүү зураг авалтын судалгааны үрээр түүний эргэн тойронд 35 метрийн зам бараг хүн зогсдоггүй байв. Харин түүнтэй ижил зогссон хүн бол өвчний эзэн кинонд тоглосон хоёр азгүй нөхөр зам бартаатай нойрд явах боломжгүй байв. Тэгээд энэ хоёр жүжигчин хиймэл нойрны хувцс өмсөд дүр бүтээх ёстой болсон. Би талын амьсгалч боломжгүй. Дээрээс нь зам нь чарагдахгүй. Явж байгаад л шууд нөхрөө унцдаг байжээ. Тэр өөр талын жүжигчин санаандгүй хийгээ гаргавал ард нь байгаа жинхэнэ жаргал эдлэндээ. Нэг өдөр тоглоод хоёр халаасаа дүүртэл хөлсөлсөн. Хамгийн 3-р түвшин. Бид бариу амьсгалт хүндрэлтэй хувцс, халуун, төвхтэй, хит чанга амьсгалт хүндрэлтэй гэх мэт хэл хэцүү талтай. Мор эмэгтэй дүрийг бүтээсэн Мишель Пфеффер хэлэхдээ ийм бүх хэсэгтэй хүүхдийн нүдэд цацлаг төрхөж байж л өмсдөг байсан гэжээ. Өмсний дараа бараг юу ч сонсохдохгүй балаагийн шахаж амьсгалт хүндрэлтэй бол ярихад ч хэцүү болгодог байжээ. Энэ түвшний хамгийн зовлонтой хувцсанд орох ертөнц киноны хувцс юм. Тэрээр би тэр хувцсыг өөрөө ганцаараа өмсөж чаддаггүй байсан гэж хэлсэн. Хэн нэг нь уруунд нь дээр нь гიშгэж хамгийн хүчээрээ чанга татаж байж л өмсгдөг байсан. Тэрч байтугай хувцс резинээр хийгдсэн тул хачин эвгүй өнөртэй байжээ. Тэрний дараагийн хамгийн их зовсон хүн бол Шүмистер киноны гол дүр. Тэр хүний хувцснуудаас нь өмнө хэтэрхий бариудад огт өмсөж чаддаггүй. Харин дэдсгийн хувцс нэг бол задхай эсвэл хэд бариу байсан ба нэг л буруу өмсөж эвгүй хөдлөл хувцснууд нь хасаж ирчихгээд байдаг байжээ. Нэмэлт мэдээлэл өгөхөөр эдгээр барих хувцснуудыг өмсгөн зүгээр нэг болохгүй байгаа тохиолдолгүй. Ийм ахуйд байнгын хэмжээ уушрал болцсгүй байв. Жишээлбэл ямаас ихнүүдээ шахалж байжээ. Гол тэдний ураг авалтын үеэр бариу гэрсэтнээс бац нэг хавиргаа хугалж байв. Ричард Браунсгийн гахалтай хатгалтай мэдээлэл кино тоглож байхдаа Шэдэн тавилгааныхаа хэлбэрийг гажуудаж байв. Эцсийн тамийн түвшин тусгай эффект бүхний нүүр хувиргал. Жим Керри зул сарын баярыг хэрхэн болгох вэ кино тоглож байхдаа хувцснасаа болж нэг удаа дүрээсээ татгалзах шахжээ. Эцсийн найруулагч киноны төв газрын байцаагчийг авчирч томилтыг хэрхэн даван тулах талаар заалгаснаар тэр киноны зураг авалтыг тусгаж чадав. Леженд тэмээх уран зохиолч кинонд студийн дүрийг бүтээсэн Жим Керри хэлэхдээ толгойн дээрх 1 м гаруй урт 10 кг шахалжинтэй хоёр том эвэр бол үнэхээр засгийн аргагүй байсан гэж. Үзэгээ барах хугалах шахсан бол баг эврийг нь илүү хөнгөн материалаар сольж шинээр хийж өгснөөр Жим Керри гэсэн чадсан юм. Энэ жилхэд энэ төрлийн хувцсыг өмсгөд ялгаач баггүй цагаар тусалдаг. Зураг авалтын дундор жүжигчид ариун цэгрийн өрөө орох болоод яах вэ? Эрэгтэй жүжигчдийн хувьд бол хувцсанд чагддаг жижиг нөхтэй байв. Яг тэсгээ байвал тусгай хэсгийг онгодгоод асуудал үүсчихдэг. Тэр эмэгтэй жүжигчдийн хувьд бол үнэхээр хэцүү. Мистик дүрийг бүтээхэд энэ хувцсны өмсний дараа суултууд дээр биелэх боломж бараг л байхгүй. Тиймээс тусалж байгаад асуудлаа шийдэхэд зур аргагүй болжээ. Цолын хийсэн юуdur холооны тусламжтайгаар би засдаг байв. Энэ хөрөмжөнд гарааргаар хийсэн учраас төдийлөн харамжтай байгаа би. Тэр буруу ашиглаж энэ тэмдгүүд аварна шүү дээ. Never was a cloudy day.